За энэ Баян хошуу дэд бүтцүү юу? Баян хошуунд том бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа юм. Энийг бас нэлээд олон жилийн өмнөөс ярьж би Монгол Улсын шадар сайд байж хахад 2012-13 оноос ярьж эхэллээд тэгээд энэ Азийн хөгжлийн банкны төсөл болгож хэрэгжүүлэх гээд олон жил ярьсны үр дүнд энэ ажил хэрэгжээд 18 оноос хойш энэ ажил одоо дуусах шатанда орж байна. 2018 оны 10 сарын 13-нд эхэлсэн нийт 2 жилийн төсөл байгаа. 18 оны 10 сарын 13-наас эхлээд газар чөлөөлөлт хийгдсэн. Одоогийн байдлаар бол нийт 5 багц ажил дээр гадна шугамсэлжээ болвол гадна дулаан, гадна бохир, гадна цэвэргээд. Гадна бохирын хувьд бол нийтдээ 85 буюу 4 км бохир татсан байна. Гадна дулааны хувьд бол 50% гүйцэтгэлтэй буюу 900 м дулаан татсан. Гадна цэврийн хувьд бол 85 буюу 1700 м цэвэр ус татсан байгаа. Тэгээ автозамын хувьд бол 3.6 км автозам. Бас нийтдээ гол зам болох 870 м автозам дээр хатуучлагтай зам хийсэн байна. Үлдэгдэл одоо 50% нь бол үргэлжлээ явж байна. Энд бол 20 мянган айл цэвэр бохир усандаа холбогдох бүрэн боломжтой байгаа. Хэрвээ цаашдаа энэ замын тавьж өгөөд энэ бохир цэвэр усын цааш нь татаад өгөх юм бол нийтдээ 100 мянган айл одоо цэвэр бохир устайгаа холбогдох, халуун дулаантайгаа холбогдох, зам харгуйтай болох ийм бүрэн боломж гарч ирж байгаа. Ажлын явц нийтдээ бол нэг 70% тавьж байна манайх. Одоо тэгээ 2020 оны 11 сарын 31-ний хооронд бол дуусахаар төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нийт гэрээний хугацаанд аль болох амжуулаад саад бэрхшээлүүдийг бол зохицуулаад явж байгаа. Та бүгд ажлын амжилт хүсье. Маш сайн ажил хийж байгаа юм байна. Тэгээд энэ гэр хорооллын жишгээр дараагийн гэр хорооллууд хөгжүүлэх, дараагийн Баян хошуу бүтцийг өргөжүүлэхэд бол алдсан алдаа байх юм бол тэрийг зас сайжруулах. За энэ олдтой зүйлүүдийн цааш нь ард иргэдийн нэвтрүүлэхэд бол одоо амжилт хүсье Fiber компанийнхандаа, МТО компанийнхандаа ажлын амжилт хүсэж байна. Баярлалаа.